Бид ихэнхдээ өөрийн сонголтоороо амьдарч байна гэж боддог. Гэхдээ төр зогсоод өөрөөсөө асуугаад үзээрэй. Би энэ сонголтыг үнэхээр өөрийн үнэн хүслээр хийж байна уу? Эсвэл бусдын хүлээлтэнд нийцүүлэхийн тулд уу? Эсвэл бусдад шүүмжлүүлэхийн тулд уу? Эсвэл бусдад таалагдахын тулд хийж байна уу? Би өөрийнхөө дуу хоолойг сонсож байна уу? Эсвэл бусдын дуу хоолойг дотроо хэд удаан тээж явна уу? Заримдаа бид бусдыг сонссоор байгаад өөрийгөө сонсгоо мартдаг. Тэгээд хамгийн энгийн асуултад хүртэл хэсэг эргэлздэг. Би үнэндээ юунд дуртай вэ? Би яг юу хүсдэг вэ? Энэ миний сонголт уу? Эсвэл олон жил сурсан дадал уу? Нэг л өдөр анзаарах үе ирдэг. Би үнэхээр ямар өнгөнд дуртай билээ? Ямар хувцас өмсгөөрөө яг би гэж мэдэрдэг билээ? Ямар хүмүүстэй хамт байхдаа өөрийнхөөрөө инээдэг билээ? Юу хийхээрээ цаг хугацааг мартдаг билээ? Эдгээр асуултын хариулт заримдаа шууд олддоггүй. Гэхдээ энэ нь зүгээр. Учир нь өөрийгөө таних гэдэг нь нэг өдөр олчихдог зүйл биш. Харин амьдралын турш үргэлжилдэг хамгийн сонирхолтой аялал. Өөрийнхөөрөө байх гэдэг нь дуртай бүхнээ хийх гэсэн үг биш. Бусдыг үл тоохч гэсэн үг биш. Харин өөрийн үнцэн, өөрийн мэдрэмж, өөрийн дотоод дуу хоолойтойгоо өдөр бүр холбоотой амьдрах гэж би боддог. Та бусадтайгаа зохицох нь зүйтэй. Бусдад ч мөн тантай хэрхэн зохицохыг та зааж өгөх хэрэгтэй. Ингэж л тэнцвэртэй эрүүл харилцаа тогтдог. Амьдрал үнэхээр богино. Гэхдээ бид заримдаа яг л хангалттай цаг байгаа юм шиг амьдардаг. Нэг төвшөнд хүрсний дараа л өөрийнхөө амьдрана. Зоригтой болно. Хүмүүс юу гэхийг тоохоо болно гэдэг. Гэтэл амьдрал яг одоо өрнөж байна. Өөрийнхөө байх гэдэг магадгүй том шийдвэр биш байх. Харин өдөр тутмын жижиг сонголтууд байж мэднэ. Өөрийн бодлоо арай жаахан илүү илэрхийлдэг болох. Өөрийн дуртай өнгийг сонгох. Үнэхээр амрах хэрэгтэй үедээ өөрийгөө амраах. Санал нийлэхгүй байгаа зүйл дээр миний хувьд арай өөр бодолтой байна гэж тайван хэлж сурах. Эдгээр нь маш жижигхэн зүйл мэт санагдах ч жижиг сонголтууд нийлээд амьдралын чиглэлийг өөрчилдөг. Өөрийн үннээсээ холдох бүрд дотор нэг жижиг ачаа нэмэгддэг юм шиг санагддаг. Харин өөрийнхөөрөө байсан жижигхэн мөч бүр дотроосоо арай илүү хөнгөрч байгаа мэдрэмж төрүүлдэг. Тиймээс би өөрийгөө нэг өдөр гинэт өөрчлөх гэж биш, баг багаар өөртөөгөө ойртох гэж хичээдэг болсон. Neuroscience-д neuroplasticity гэж ойлголт бий. Бидний тарихт давтагдсан туршлагаараа өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, та өдөр бүр өөрийн үнэндээ жаахан ойрцоор байвал нэг л өдөр өөрийнхөөрөө байх нь аюултай биш, харин энгийн зүйл болж хуурдаг. Тухайн насандаа, тухайн мөчтөө байгаа биегээ бүрэн мэдэрч, амьдралаа бүрэн туулж, өөрийн туршлагаараа өсч, жинхэнэ биегээ хөгжүүлэх нь магадгүй таныг нийгэм дээрх хамгийн төгс хувилбар болохгүй ч байж мэднэ. Харин хамгийн аз жаргалтай нийгэм болох нь гарцаагүй.
Миний сонголт, миний туршлага, миний өсөлт, миний сургамж, миний баяр баясгалан өөр хүний бичсэн зохиолоор биш, өөрийнхөө амьдралыг өөрөө бичиж үзэх. Заримдаа бүдрэн, заримдаа инээдтэй сонголт хийн, заримдаа төлөвлснөөс өөр замаар явна. Гэхдээ тэр бүхэн миний амьдрал байна. Миний түүх байна. Өөрийнхөөрөө мэдэрч, бүдэрч, баясаж, суралцсан амьдрал илүү үнцэнтэй санагдана. Хүн бүрийн дотор зөвхөн өөрөөр нь илэрхийлэгдэх нэг өнгө бий, нэг дуухайлай бий, нэг зам бий. Үүнийгээ дарах тусам амьдрал хүнд санагддаг. Илэрхийлэх тусам амьдрал хөнгөрдөг. Өөрөөрөө болох тусам хүн илүү тайван болдог. Илүү бүтээлч болдог. Илүү эрч хүчтэй болдог. Учир нь өмнө нь өөрийгөө хамгаалахад зарцуулдаг байсан энерги амьдрахад зориулагдаж эхэлдэг. Магадгүй өөрийнхөөрөө байх гэдэг өөр хүн болох тухай биш. Харин өдөр бүр баг багаар өөртөөгөө дахин танилцах тухай байх. Амьдралд зөвхөн таны л мэдэрч чадах мэдрэмжүүд бий. Зөвхөн таны л алхаж чадах зам бий. Зөвхөн таны л энэ дэлхийд авчирч чадах өнгө бий. Тиймээс өөрөөсөө өөр хүн болох гэж хичээх хэрэггүй. Зүгээр л өдөр бүр өчигдрийн хөөсөө жаахан илүү өөртөөгөө ойрхон байхад хангалттай. Магадгүй таны дотор байгаа хамгийн үнцэнтэй бэлэг таныг өөртөөгөө уулзахыг л хүлээж байж мэднэ.